За бүгдээрээ 16 дугаар хичээлийн хаан гэрийн даалгаврыг одоо ярилцсан явъя. Конобаг ва оки дэс. За энэ цүнх бол том оо гэж юм тийм ээ. Том оки дэс. Цэг хайримас. За юу ч байсан. Хайримас гэдэг чинь орно гэсэн үг тийм ээ. Нандемо гэдэг нь юу ч байсан. Наника ямар нэгэн зүйл. Нанимо юу ч. Наника яг юу юм бэ гэх нэг асууж авах үед яг юу гэдгээ тодорхойлох үед наника гэж ярьж байгаа. За тэгэхээр их том юм чинь мэдээж юу ч ясаа орж тарах бах тийм ээ. Нандемо хайримас юу ч ясаа орно гэж юм тийм ээ. Нандемо хайримас. За次は昨日デパートに行きましたが何々買いませんでした。Худалдаж авсангүй гэж юм тийм ээ. Худалдаж аваагүй. Өчигдөр депато гэдэг нь ихтлхүүрийг ярьж байгаа хгүй. Жишээлбэл улсын ихтлхүүр department store гэж ярьдэн шүү дээ. Department гэдгийг депато гэдэг үг байхгүй. Department гэдгийг. Окей. Тэгээд икимаштага явсан боловч гаг ороод ирэхээр тийм боловч юм боловч гэж болчихж байгаа тийм ээ. За докока гэдэг нь хаа нэг тийшээ. Ицка гэдэг нь хизээ нэгэн цагт. Дарека гэдэг нь хин нэгэн. Нанимо гэдэг нь юу ч гэсэн тийм ээ. За тэгэхээр мэдээж энэ дээр угаасаа үгээ мэдчихэл ойлгомжтой нанимо гэдэг нь зүг байгаа. 3番目は旅行は何々でしたか。旅行гэдэг нь аяллыг ярьж байгаа. Аялал буюу travel байна тийм ээ. Аяллыг рёко гэж ярих нь. За ямар ясан бэ гэж сууж байна тийм ээ. Таношкатта дэс хөгжилтэй байсан гэж юм тийм ээ. Таношкатта дэс мата икитай дэс. Дахиад явмаар байна гэж юм тийм ээ. Донна гэдэг нь ямар, доко хаашаа, до ямар, докоэ хаашаа гэд асууж байгаа үед тийм ээ. За тэгэхээр энэ дээр болохоор рёко ва до дэштака гэж асуух нь ямар ясан бэ? Донна рёко дэшта гэж асуух юм бол харин онгоцоор явдаг аяллаас юм уу, яваа аяллаас юм уу, далайн аяллаас юм уу ч юм тийм ээ. Тиймэрхүү байдлаар хариулж болно гэсэн үг. За тэгэхээр 3-3 зүг байсан бах нэ. За次は明日誰か私と一緒に映画に行きませんか? Маргааш хэн нэгэн надтай хамт кино үзэхээр явахгүй биз гэж энэ масенка боёо тэгэхгүй биз ингэхгүй биз гэж асууж байна тийм ээ. За би тэгн ваташи ва икитай дэс. За би бол явмаар байна гэж тийм ээ. Ваташи икитай дэс. Би явмаар байна гэж тийм ээ. Дарека ваташи то ишшони. Хай. За次は明日忙しいですか? За маргааш завгүй юу гэж юм тийм ээ. Isogashii гэдэг нь завгүй гэсэн. Isogashii desu ka? Би хүн нэрч юм тийм ээ. Аса wa baito ga arimasu ga. Аса гэдэг нь өглөө тийм ээ. Өглөө цагийн ажилтай боловч гого no yotei wa nanimo arimase. За үдээс хойш гого гэдэг чинь үдээс хойш тийм ээ. Гого но yotei буюу төлөвлөхөө ахна. Yotei wa nanimo arimase. Юу ч байхгүй гэж юм тийм ээ. Nanimo arimase. はい。アパートの皆さんへ来週の月曜日と火曜日の午前10時から午後5時までエレベーターを使わないでください。階段を使ってください。гэж юм тийм ээ. За тэгэхээр апарто гэдэг нь апартмент буюу одоо манайх шиг юм олон давхар орон сууц барилгыг ярьж байгаа тийм ээ. Апарто гэдэг нь за орон сууцын та бүхэнд гэж юм тийм ээ. Минасан та бүхэн анхааралтай хамна уу? Та бүхэнд гэж зориулж ийн гэдэг минасан. Хай来週гэдэг нь эх 7 хоног тийм ээ. Эх 7 хоногийн гецуёби гэж нэгд өдөр болон хоёрт өдөр тийм ээ. Кайоби но 午前10時から午後5時まで. За үдээс өмнөх 10 цагаас үдээс хойш 5 цаг хүртэл 10-аас 17 цаг хүртэл гэсэн үг тийм ээ. Хүртэл элеватор буюу цахилгаан шатыг ярьж байна тийм ээ. Цахилгаан шатыг битгий ашиглаарэ гэж юм тийм ээ. Цукаванайде кудасай. За битгий ашиглаарэ. Кайдан wo цукатте кудасай. Кайдан гэдэг маань өөрөө шатыг ярьж байгаа. Шат ашиглаарэ гэж юм тийм ээ. Хай.
За асуулт руугаа оръё. アパートの人は来週の月曜日と火曜日には外に出るときどうしますかгэж сууж байна тийм ээ. За тэгэхээр энэхүү орон сууцын хүн дараа 7 оны 1 дэх болон 2 дахь өдөр сотоны дээрөө токи гадагшаага гарах үед тийм ээ дээрөө токи гарах үед юу хийх вэ гэж тийм ээ. Доусимаска юу хийх вэ? За эхний хариултыг харъя. 来週の月曜日の午前11時には階段を使います. За үдээс өмнөх 11 цагт шатуул ашиглана гэж юм тийм ээ. Үдээс өмнөх 11 цагт шат ашиглах ёстой, ашиглана. За би тэгнэ. За дараа 7 хоногийн 1 дэх өдрийн үдээс хоошхийн 3 цагт цахилгаан шат ашиглана гэж юм тийм ээ. Эрбэтао цкаймас цахилгаан шат ашиглана. За энэ биш байна. Хай. За 来週の火曜日のдараа 7 оны 2 дахь өдрийн үдээс өмнөх 11 цагт дахиад цахилгаан шат ашиглана гэж юм тийм ээ. Эрбэтао цкаймас. Энэ биш байна. 来週の火曜日の午後3時には階段を使いません. Ашиглахгүй гэж юм тийм ээ. Ашиглахгүй. Тэгэхээр чи нас биш болоод зөв хариулт нь A юм тийм ээ. はい皆さんこんにちはで今日は17か17かгэж бас хэлж болно тийм ээ. За тэгэхээр 17 дугаар хичээл маань орж байгаа. За хичээлийн 4 дахь 7 хоног эхлэе явж байна тийм ээ. За тэгэхээр энэ 7 хоног болохоор дахиад дүрмээ үзэх байгаа. Үргэлжлүүлээ. Дүрмээ үргэлжлүүлээ энэ 7 хоногт дахиад шахаа үзнэ гэсэн үг. Дүрмээ ер нь үзээд дуусчих юм бол үгсийн санч одоо өөрөө ингээд бие дагаад ингээд ер нь бол ихэвчлэн ингээд цээжлэх юмнууд байгаа штэ. Үгээ цээжлээд дүрмээ үзчих юм бол дүрмүүдээ ингээд бүгдийг ингээд сайхан тогтоочих юм бол ер нь уншлага хийхэд ямарч баг асуудал гардаг байхгүй юу? Тийм болохоор эхлээд дүрмийнхаа хэсгийг энэ 7 хоногтоо шахаад багтаагаад үзчихье гэж бодож байна. Хай. Дева хажимаймашоо. Эхэлцгээе. Хай. まずは何々てから. За бүтцийн хувьд болохоор TK-ийн араас тэгээд ингээд гэсэн хэлбэр байгаа тийм ээ. TK-ийн араас кара авна. Тэгсний дараа ингэсний дараа. За тэгэхээр T кара гэдэг чинь хөвчлээ угаасаа нөгөө утгаас нь ойлгож байгаа тий. Ингээд тийм юм хийсний дараа тэгээд гараа угаасныхаа дараа тэгээд ч юм уу тийм ээ. Дандаа яг дараа л ямар нэг юмны дараа л ярьж авах үед T караг ашиглаж болно. Ер нь бол ашигладаг. Тэ арате кара гоханを食べましょう. Тэ арате кара. За гараа угаасны дараа хоолоо идэцгээе. 食べましょう. Идэцгээе гэж тийм ээ. Гоханを食べてからхао микакимашо. За хоолоо эзнийхаа дараа шүдээ угаацгаая гэж нэмэ. Хаа гэдэг нь шүдийг ярьж байгаа. Шүд угаах гэдгийг хао микаку гэж ярьдаг. Шүд угаах. Хао арау ч юм уу тиймэрхүү байдлаар өөрсөө ашиглахгүй гэсэн. Шүд угаахыг тусгайлан хао микаку гэж ярьдаг багтны. За дараагийнх нь буюу сорэкара нани ардаас нь үгс орж ин тийм ээ. Эсвэл соштой нани. Тэгээд тэгсний дараа ингэсний дараа ч юм уу тийм ээ. Тэгэхээр дандаа өгүүлбэрийн ихэнд ордог үгс гэсэн. За тэгэхээр пиццаをお願いします. それからコーヒーもお願いします гэж юм тийм ээ. Энэお願いしますгэдэг маань нэг талаасаа гуй хүнээс гуйж байгаа тохиолдолд о願いします. За чам даатгалаа шүү. О願いします. Тим юм ави, ийм юм ави гэж захиалга өгж яахтай ч гэсэн о願いしますгэж юу нь айгүй их ярьдаг. Ани ва хатама дэс не коре. Ани ва атамага ii дэс. За атамага ii дэс толгой сайтай буюу шууд утгаараа ухаантай гэсэн үг юм тийм ээ. Ани ва атамага ii дэс. そして優しいです. За ах маань ухаалаг бас сайхан сэтгэлтэй. Ясаши гэдэг нь сайхан сэтгэлтэй гэсэн үг тийм ээ. Ясашиです. Атамага ёгтэй ясашиですгэж бас хэлж болдог тийм ээ. И төгсгөлтөө тэмдэгнэр и төгсгөлтөө тэмдэгнэрийн араас дахин и төгсгөлтөө тэмдэгнэр авахд энэ нь күтэй болж байгаа тийм ээ. Ёгтэй. За тэгэхээр и гэсэн одоо энэ сайн гэдэг үг чинь ер нь бол дандаа айгуу сонио үрд ирчих тийм ээ. Ёй ч юм уу тийм ээ.
За тэгэхээр энэ дасгалыг хэдлээ ажиллаж үзцгээе. За ваташи но mae no апато wa nannani shimakata desu. Фүрүй гэдэг чинь хуучин гэсэн үг тийм ээ. Фүрүй дэ, фүрүктэй, фүрүкатта то, фүрүй дэста то гэж юм тийм ээ. Семай гэдэг нь өөрөө жижигэн гэсэн үг байхгүй юу? И төгсгөлтөө тэмнэгнэр им жижигэн тавчуу газрыг ярьж байгаа. За тэгэхээр миний хуучин байсан тэрхүү орон сууцсан, энэ хүний байсан орон сууцсан айгүй нарийнхан давчуу бөгөөд хуучин байрлал байсан байх тийм ээ. Фүрүй гэхээр хуучин гэдэг үгний чинь үндс нь өөрөө фүрүй байгаа ш тийм ээ. Фүрүй. И төгсгөлтөө тэмнэгнэр араас дахиад семай буюу и төгсгөлтөө тэмнэгнэр авч байгаа. Тэгэхээр фүрүктэй гэдэг нь зөв. Ктэй аавна гэсэн тийм ээ. ТК дээр нөгөө хэдгээр хичээл дээр хэлээ нэг амар нэг дүрм үтсэндээ тэрэн дээр орж ирж байгаа. За тэгэхээр хоёр дахь нь томо хэлж байна тийм ээ. Том. Рин-сан ва ицу шикудайо шимасу ка? За рин хизээ гэрэн даалгавраа хийх вэ гэж байна тийм ээ. Аса шимасу. Оките аса гохан о наннани кара шимасу. Өглөө хийнэ гэж байна тийм ээ. Аса шимасу. Босоод өглөөний цайгаа мэдээж идчихэл хийх байлгүй дээ тийм ээ. За идэн гэдэг үгийн ТК таберу шокей табета таке табете инэ тийм ээ. Табенай гэдэг чинь найкей буюу үүсэх хэлбэр. Тэгэхээр хамгийн тохиромжтой нь 2 3 бахны. За тэгэхээр 3 дахьыг харъя. Майничи өдөр бүр офуроны хайримас. Усанд орно гэж юм тийм ээ. Вайнд ордог. Офуроны хайримас гэх юм бол ер нь нөгөө усаа бүр дүүргэж байгаа гэж вайнд орохыг хэлж байгаа. Майничи офуроны хайримас. Тэгээд дараа нь унтна гэж юм тийм ээ. То биш, мата биш, соште кара биш тийм ээ. Соре кара. За энэ л зөв шүү дээ тий. Соште кара гэж юусэн тийм үг байхгүй. Соре кара нэмас тэгээд унтдгаа гэж. Дараагийнх нь буюу 28 дахь дасгал тийм ээ. Нэр үгийн араас га хоши гэж аавна. Тим юм хүсэж байна, ийм юм хүсэж байна гэж аавна. За бүтцийн үед бол нэр үгийн ардаасаа шууд га хоши, нани-нанига хоши гэж ярих нь тийм ээ. Ваташи ва неко га хоши дес. Би муур хүсэж байна тийм ээ. Муур авахыг хүсэж байгаа болтой тийм ээ. Ваташи ва имото га хошикатта дес. Хоши дес гэдэг чинь одоо энгийн хэлбэр дээр байгаа штэ. Тэгэхээр энэ үг маань өнгөрсөн цаг дээр хувирсан байна тийм ээ. За би эмэгтэй дүү хүсэж байсан. Ваташи ва имото га хошикатта дес. За яг юу хүсэж байсан юм бэ? Тэгэхээр имото га га хоши дес гэдэг дүрм байгаа штэ тийм ээ. Курумага хошикунай дес. За хошику аримасен гэж бас ярьж байна нэмээ. За би машин авахыг хүсэхгүй байна гэж ярьж байна тийм ээ. За дараагийнх нь нани тай дес. Ингмэрэн тигмэрэн гэхээр бол тай дес гэдэг энэ хөө хэлбэрийг ашигладаг байна. Үйл үгийнхаа массыг нь хасаад шууд ардаас нь тай дес гэдгийг нэмж байна. Ингэж л хувирна гэсэн үг бүтцийн үед бол. За жишээлх юм бол стейкига табетай дес. Стейк идмээр байна гэж юм тийм ээ. Кодомо но токи сенсей ни наритаката дес. Хүүхэд байхдаа багш болмоор байдаг байсан тийм ээ. Багш болохыг хүсдэг байсан. Наритай дес. Наритай гэдгийн тай нь өнгөрсөн цагт наритакате тийм ээ. Наритаката. Тэг өнгөрсөн цаг нь наритаката. Катта дес гэхээр ч өнгөрсөн цагийг илэрхийлдэг тийм ээ. Катта дес гэх юм бол өнгөрсөн цагийг илэрхийлдэг. Наритаката хүсдэг байсан. Гакконы икитакунай сургууль руу явмаар байна. Такунай болцоод ингээ үүсгэсэн хэлбэрээр хувирж байна. За тэгэхээр энэ дээр ч болохоор татдагсан хэлбэр нэг орж ирж байна. Өнгөрсөн дээр орж ирж байна. Үүсгтэр орж ирж байна. Хэрвээ асуухаар бол тай деска сэгийн ардаас к нэмэл асуултын асуух өгүүлбэр болгочно гэсэн үг. Тийм ээ. Стейкига табетай деска. Стейк идмээр байна уу гэд ардаас нь к нэмчихэд болно гэсэн үг. За дараагийн дүрм нь найкейн араас декудасай авах юм бол битгий ингэрээ битгий тэгэрээ гэсэн тийм шаардлага хүргүүлж байна гэсэн. За мэдээж бүтцэн аягүй энгийн найкей буюу үгүйсгэх хэлбэрийн араас шууд декудасай авчихна. За жишээлх юм бол пен дэ
какинаиде кудасай. Үзгээр битгий бичээрэй тийм ээ. Ер нь Япон ойл анхлан суралцж байхад ер нь үзгээр нэх ямар бичүүлдэг дандаа харандаагаар бичдэг тийм ээ. Япон ойлны шалгалт тестийг ер нь дандаа харандаагаар өгдөг. Гэтэ манад Монголд болохоор яг тестийг харандаагаар хийж өгөх юм ба шууд 0 гэдэг тийм ээ. Харандаагаар хийж өгч болохгүй бүгд үзгээр бичиж өгөх ёстой гэдэг. За дараагийнх нь буюу өгүүлбэрийн ардаас нэ ёо гэсэн иймэрхүү ярины аялга айгүйх явж идэг. Өгүүлбэрийн төгсгөл гэсэн үг шүү дээ. Кёмо мата аме дэснэ. Өнөөдөр ч гэсэн бороо орохны тийм ээ гэж юм тийм ээ. Тесто ва ашта дэс ёо гэдэг нь тийм юм шүү, ийм юм шүү, тийм юм шүү гэсэн тийм ээ. Тийм ярины аялга бахан. Дэснэ гэмэл тийм байна, тийм ээ. Харин технэ тийм ээ гэд ингээд асууж байгаа. Тиймэрхүү маягийн ярины аялгаа гэсэн. За тэгэхээр дараагийнх нь дасгал ажил юм тийм ээ. За хэдлээ энэхүү дасгал ажлыг хамт ажиллаад үзье. Хай за эхнийх нь цукаремашта нэ. Их ядарлаа шүү тийм ээ. Цукаремашта нэ. Ядарлаа шүү тийм ээ гэж юм тийм ээ. Хай цукаремашта. Скоси ясуминай дэс. За хэсэг амармаар ин гэж ярих гэж ашгүй тийм ээ. Ясумимас гэдэг нь амарна гэсэн. Ясандэ кара гэдэг чинь амарсныхаа дараа гэж чинь тийм ээ. Ясамитай энд тэгмээр нэгмээр гэдэг дүрм явж тийм ээ. Ясамитаку най амармааргүй байна. Баг зэрэг амармаар энэ буюу энэ дээр 3 дахь нь орж ирнэ гэсэн. Хай цуги ва кокони ва нани о какимасу ка. За энд юу бичих вэ гэж юм тийм ээ. Кокони ва нани о какимасу ка. Нани мо энд юу бичих вэ? Нани мо какимасен ч юм тийм ээ. За какимашта. За битсэн болчлаа. Энэ шууд буруу. Каите кудасай. Какимасен дэшта. Каканайде кудасай. За какимасен дэштэй бичээгүй гэж юм тийм ээ. За тэгэхээр энд юу бичих вэ? Нани мо гэдэг нь юу ч тийм ээ. Тэгэхээр юу ч тий бичээрэй гэж ярих нь зөв болж таарна гэсэн. Тэгэхээр каканайде кудасай. За 3 дахь нь атамага итай дэс. Толгоо өвдөж байна. Кё ва доко ни мо нани дэс. Өнөөдөр хаашаач гэж юм тийм ээ. Доко ни мо гэдэг нь хаашаач гэсэн. Икемасен явахгүй. Иканаката явсангүй гэж юм тийм ээ. Явсангүй. Өнгөрсөн цаг дээр икитакунай явмааргүй байна. Икитакунаката явахыг хүсэхгүй байсан. Икитакунай явмааргүй байна. За дараагийнх нь буюу нани нанини мораимас. Нани нани кара мораимас гэж гэсэн дүрмаа. За энэ л болохоор чи өөрөө хин нэгэн хүнээс авч байгаа тохиолдолд бусдаас өөртөө юм авч байгаа тохиолдолд мораимас гэдгийг ашиглана. Гэтэ энэ дээр бусдаас авч байгаа энэ кара гэдгийг бараг ашиглаад байдгүй заяа. Энэ кара гэдгийг нэх ашиглаад байдгүй. Харин ни мораимас гэдэг нь хамгийн өргөн ашиглагддаг. За жишээлх юм бол Сато-сан ни юбива о мораимас. За Сато-сан ни юбива о мораимас. Сатогоос бүгж авсан. Мораимашта. Сато за дахиад эхлэв. Ваташи ва Сато-сан ни юбива о мораимашта. За би Сатогоос бүгж авсан. Юбива гэдэг нь бүгж гэсэн үг. Авсан гэж юм тийм ээ. Ваташи ва гэдэг нь байхгүйсэн ч болно. Гол нь хинээс авч байгаа. Тэр авч байгаа хүндээ ни заалгана гэсэн үг. Сато-сан ни юбива о мораимашта. Тим юмыг ийм юмыг авсан тийм ээ. О мораимашта. За дараагийнх нь буюу нани куреро буюу би өөрөө хин нэгэнд юм өгч байгаа тохиолдол тийм ээ. Бусдад үгүй куреро гэдгийг ашиглана. Танака-сан га кейки о куремашта. За Танака надад кейк буюу торт өгсөн байна тийм ээ. Танака надад торт өгсөн. Өгöd байгаа хүн дээр Танака-сан га энэ Танака өгöd авахлаа га авч юм тийм ээ. Га куремашта. Танака-сан ва за энэ хүн Танака гэдэг хүн анени амео куремашта. За Танака-сан ихчэд чихэр өгсөн. Танака-сан ва анени амео куремашта. Аме гэдэг нь чихэр гэсэн. Энд дээр катаканаар тэмдэглэсэн тийм ээ. Танака-сан ихчэд чихэр өгсөн. Хинд өгöd байгаа тийм ээ. Өгöd байгаа хүн дээрээ ни авна гэсэн үг. Би Танака-сан гэдэг хүн ихчэд чихрийг өгсөн.
За дараагийнх нь агеру. Агеру гэдэг нь өгөх гэсэн үг. За агеру болохоор би өөрөө хин нэгэн хүнд өгч байгаа тохиолдолд ямар нэг юм өгч байгаа тохиолдолд мөн танаа гэр бүлийн доторхоос хүрээнээс гадуурх өөр найзууд ч хоорондоо ямарваа нэгэн бэлэг өгж авалцж яах юм бол тэрэн дээрээс агемас гэдгийг ярьдаг. Ваташи ва каножо ни ханао агемашта. За би түнд цэцэг өгсөн гэж юм тийм ээ. Ваташи ва каножо ни ханао агемашта. Каножо ни тэр хүнд өгч байгаа хүн дээрээ ни авч тийм ээ. Каножо ни ханао агемашта. Дараагийнхан за энэ дээр харах юм бол илүү ойлгомжтой болж байна тийм ээ. Үчи гэдэг нь миний гэр бүлийн хүмүүс гэсэн үг. Үчи буюу одоо би миний ээж аав дүү ах эгч тийм ээ. Имото тото онесан ч юм уу тийм ээ. Отоосан окаасан гэр бүлийн хүмүүс тэгээ ярьж байгаа юм бол одоо би эгчтэй мөгжөөл би өгöd байгаа юм чи агемас. Эгч надад өгчээвэл күрээрүү. Эгч надад өгч байгаа болохоор күрээрүү тийм ээ. За харин бид нараас сото гэдэг нь болохоор чиний найз хамт ажилладаг хүн, ажлын газрын хүн ч юм уу тийм ээ. Гэр бүлээс чинь бусад хүмүүсийг энэ сото буюу гадна хүрээлэлтэй ингэж хамруулж байна гэсэн. За тэгэхээр гэр бүлийн хин нэгэн одоо гадна талын хүрээллийн хүнд өгч байлмаа адилхан тэр хүн эгч чинь энэ хүнд юм өгж байгаа агеру. Энэ хүн эгчж чинь юм өгж байгаа күрээрүү тийм ээ. Күрета агета. Гэхдээ энэ гадаагаа хоёр хүн хүн Б хүн хоорондоо ярьж байгаа тохиолдолд бид нар дандаа агеру гэдгийг ярина гэсэн үг. Миний зүгээс ярих юм бол тийм ээ. Хүн Б хүнд бэлэг өгсөн. Эсвэл Б хүн хүнд бэлэг авсан, тэр хүнээс авсан ч юм уу тиймэрхүү яхаар л дандаа агеру ярих. Агеру гэдэг энэ үгийг ашиглана гэсэн үг. За дараагийнх нь буюу үйл үгийн ардаас масенка. За энийг бол урд нь дасгал дээр хэд удаа гарч иржсэн тийм ээ. Масенка. Үйл үгийн араас шууд масенка авах юм бол тэгхгүй би зингэхгүй биз гэсэн утгатай үг болох байхгүй. Тэгхгүй зингэхгүй гэж хавлаач сууж байгаа маягаар болно гэсэн. Унакага скемастане. За наника табемасенка гэсэн өлсөж тийм ээ. Ямар нэгэн зүйл идэхгүй биз гэж тийм ээ. Наника табемасенка. За энэ төгөө дасгалыг бөөнөрөө ажиллаад үзье. いつも持ちません。荷物гэж юм нэ.荷物гэдэг нь ачаа тэш гэсэн үг. ачаа. Бас тэш гэж орж болно тийм ээ. ачаа эсвэл тэш гэсэн утгаар мочимас гэдэг нь ингээ барих гэсэн үг байхгүй юу? Мочимасен барихгүй. Мочимашта барьсан. Мочимашо барьцгаая. Моддимас одоо өөр ингээ ачаага барьцсан явж байгаа гэсэн үг тийм ээ. За би хүн юу гэж аригато гозаимас баярлаа. Карои дес кара дайжобу дес гэж тийм ээ. Карои гэдэг нь хөнгөн гэсэн үг байхгүй юу? Карои дес кара хөнгөн болохоор зүгээрээ гэж. Дайжобу дес гэдэг нь зүгээрээ гэсэн үг. Дайжобу дес гэдэг нь нимоц. За тэгэхээр бодвол ачааг нь хамт бариад өгөхгүй би бариад яваад өгөхгүй гэж суусан бол та тийм ээ. Аригато гэтээ хөнгөн байна гэж хэлж байгаа юм чи. Нимоцу нимоцу мочимашоука. За таны ачааг чинь би барилцаад өгөхгүй гэж нэ. Мочимашоука. Тэггүй ингүй гэт энийг авна гэсэн үг. この財布は誕生日日に友達から за энэ төрөвч гэж юм тийм ээ. Энэ төрөвч бол төрсөн өдрөөр тань найзаасаа мэдээж авсан байж таар тийм ээ. Найзаас авах бус түнээс авах бол мураимашта. Томодач кара мураимашта гэж ирнэ. За дараагийнх нь ранчни икимасенка. За өдрийн хоол ранч тийм ээ. Өдрийн хоол гэдгээр явахгүй биз гэж асууж байна. Икимасенка гэд. И дэснэ. Нани ё болж ин гинэ. И дэснэ гэдэг нь болж байна гэсэн. Нани ё табемашта ка эзэн бэ. Энд чинь өнгөрсөн цаг дээр тийм ээ. Одоо явахгүй гэж сууж хахад хизээж өнгөрсөн цагаар хариулахгүй байхгүй юу? Им маштака табемасенка, табемашоука, табетемаска. За табетемаска чи яг одоо цаг дээр асууж байгаа юм шиг энэ бүр хизээж таарахгүй юм тийм ээ. Одоо ирээдүйн цаг дээр асууж байна. Табемасенка идэхгүй биз. Харин л табемашоука
идэх үү гэж юм тийм ээ. Нааны о табемашоука. Юу идэх үү гэж яахан зү. Идэхгүй биз гэх тийм ээ. Энэ бол ерөөсө буруу гэсэн. За тэгэхээр 3-2. Доо шимаска. Доо шимаска гэж юм тийм ээ. За яг юу хийх вэ? Яах гэж байна гэсэн утгатай асуулт. За тэгэхээр энэ дээр бол тийм дүрэн бол аахгүй одоо юм дандаа хиллэг гэсэн үг аахгүй дандаа тийм хиллэгүүд яваад байна. Хүн ярьж тийм ээ. Соно хонго доо шимаска. За наад номоо яг яах юм бэ гэж байна. Наад номоо яах гэж байна. Танака-сан ни агемас. За Танака-санд өгнө гэж байна тийм ээ. Танакад өгнө. За дараагийн чиг нь харах юм бол пати но ато доошимашта. Доошимашта. Дараагийн асуулт нь тийм ээ. Пати но ато доошимаста. За үдшилгэний дараа яасан бэ? Юу хийсэн бэ гэж юм тийм ээ. Юу хийсэн бэ? Сугу иений кайримашта. Сугу гэдэг нь шууд гэсэн үг. Сугу шууд. Шууд гэрлүүгээ харьсан гэж тийм ээ. Иений кайримашта. Гэртээ харьсан. Гэрлүүгээ харьж тийм ээ. Гэртээ харьсан учраас ни. Хай. За дараагийнх нь сорэва атараши токей desu ka. За наадах чинь шин цаг уу гэж тийм ээ. Шин цаг уу гэж сууж байна. Ие фурui desu yo. Үгүй хуучин шүү гэж тийм ээ. Хуучин шүү. Корева чичи но зэгзэг токей desu. Энэ бол аавын мурау гэдэг нь авах гэсэн үг. Чичиний мурата за ааваас авсан цаг байна тийм ээ. Энэ бол ааваас авсан цаг байна. За тэгэхээр чичиний өнгөрсөн цаг дээр байна тийм ээ. Тэгэхээр мурау гэдэг чинь авах муратте тэгээд мурата гэхээр өнгөрсөн цаг байна тийм ээ. Муратано токей desu. Тано энэ бол ерөөсөө илүүцсэн. Тэгэхээр 3-ыг авна гэсэн үг. За дараагийнх нь басга аримасен нэ. За автобус алга тийм ээ гэж тийм ээ. Аримас нэ. Доо desu ka? Ямар энэ вэ? Икага desu ka? Хэр энэ вэ? Нани шимасу ka? Юу хийх вэ? Доо шимасу ka? Бас юу хийх вэ? Яах вэ гэж тийм ээ. Аруите кайримашо. За тэгэхээр доо шимасу ka? За яг юу яах вэ гэж тийм ээ. Аруите кайримашо. Алхаад харьцгаая гэж. Аруите гэдэг нь алхаад гэсэн. За 3 дахь нь аносе гэдэг нь нуруу тийм ээ. Аносе цэг ва такай хито ва. За тэр өндөр хүн нэг ярьж байна тийм ээ. Аносе но такай хито ва. Ино сено такай хито ва томосан но тоотодэс томын эрэгтэй дүү гэж тийм ээ. Сено такай. Энэ дасгал дээр гарч ирсэн сено такай гэж ярьж байсан тийм ээ. За тэр ямарваа нэгэн хүн дээр юм тайлбар буюу сэцэмэ буюу ингэ тайлбар хэлж байгаа үед за энэ жишээн дээр харъя. Камига нагай хито урт үстэй хүн гэж гэлсэн. Камига нагай хито урт үстэй хүн. Харин энийг мөн камино нагай хито гэж бас хэлж болдог байна. Камино нагай хито урт үстэй хүн тийм ээ. За тэгэхээр энэ дэр мөн адилхан хоол нэр ярьж байна вэ? Чичига скина рёри дэс. Га рёри гэж ярьж байгаа. Чичино гэж бас но гэж авч болох нь. Гаг ноогоор ингэ авч байгаа. За аавын дуртай хоол гэж тийм ээ. Чичино скина рёри буюу хоол. За номын сангаас зээлсэн ном гэх юм бол тошо канде карита хон тийм ээ. Каримас гэдэг нь зээлэх гэсэн үг. Кино каймашта гэдэг нь өчигдөр худалдаж авсан тийм ээ. Кино катта та ижлэхэн болно гэсэн үг. Танака-санга хатарайте имас. За Танака-сан ажиллаж байгаа гэж тийм ээ. Танака-санга хатарайте ру кайша. За Танака-саны ажиллаж байгаа компани. Эдгээр энэ нэр үгс гол сэдвийн иймэрхүү байдлаар ингэж тайлбарлаж ярьж байдаг байна. Дараагийн дүрм нь болохоор риюо токи буюу ямарваа нэгэн шалтгаанаа хэлэх үед ашиглах үгс байгаа. Шалтгаанаа хэлэх үед тийм ээ. За тэгэхээр хамгийн ихнийх нь нани кара. За тийм учраас ийм учраас гэсэн утгатай тийм ээ. Дооши гэдэг нь үйл үгийг ярьж байгаа. Дооши буюу үйл үгийн ардаас кара авдаг бахан шууд залган гэсэн үг.
Мэйши буюу нэр үг юм тийм ээ. Мэйши буюу нэр үг. Нэр үгийн ардаас дакара. Энэ дакара гэдгийг авна гэсэн. За на кейоси буюу на төгсгөлтөд тэмдэг нэр юм тийм ээ. На тэгэхээр кара авч юм тийм ээ. За тэгэхээр энэ на төгсгөлтөд тэмдэг нэртэй энэ нагийн баг авдаггүй. Дандаа хасчдаг гэсэн үг. Баг авдаггүй шүү. Угаасаа нагийг хасчдаг. За хятана гэж ярьдээ штэ. Тэрний орны хята дакара. Энэ дээр нааг нь хасна. Төгсгөлтөө тэмдэгнэр бол хിവэрэ гэсэн үг. Жишээлбэл аций кара. Халуун гэсэн үг тийм ээ. Аций. Эсвэл зузаан гэсэн утгаар орж ирж болдог тийм ээ. Энэ дээр ханзаар бичиг байгаа болохоор зузаан уу халуун уу гэдгийг нь бол хэлж мэдэхгүй байхгүй. Тэгэхээр аций кара. Зузаан болохоор эсвэл халуун болохоор. Күрү кара ирэх болохоор борото болохоор аме дакара, хята дакара муу болохоор халуун болохоор иймэрхүү байдлаар явдаг байна. За нани кара дэс гэдэг нь ингээ өгүүлбэр дуусгаж хат юу нь бол ашигладаг байх тийм ээ. Өвлөг наа төгсгөлтөө тэмдэгнэр болон төгсгөлтөө тэмдэгнэрийн араас. Ерөнхийдөө өмнөх дүрмтэй бол ер нь ижлэн зүгээр ардаасаа дэс авчиж ийна л гэсэн өгүүлбэрийн төгсгөлт орж байгаа учраас. За дараагийнх нь үгийн ихэнд өгүүлбэрийн ихэнд дандаа ордог дакара гэдэг. Энэ болохоор иймээс тиймээс гэсэн утгатай орж ирнэ. Аштава тесто дес. За маргааш шалгалттай гэж юм тийм ээ. Аштава тесто дес. Дакара учидэ бенкё шимас. Тийм учраас гэртээ хичээлээ бэлтнэ гэж юм. Бенкё шимас гэж юм тийм ээ. Хай за цэги ва эсрэгцүүлэх үгс орж ирж тийм дандаа эсрэг утгатай үгээр хэлэх үед ашигладаг үг гэсэн үг тийм ээ. Тэгэхээр нани кередо. За энэ рэг нь хасаад шууд кедо гэж бас ярьж болдог гэсэн үг. Өгүүлбэрийн дунд орж ирж байна тийм ээ. Энэ нананика гэдэг нь болохоор урдаа бас нэг өөр санаа авч байна тийм ээ. Ийм санаа яа. Нананика. За энэ хоёр маань хоёулаа боловч гэсэн утгаар орж байна. Канева най кедо юмева ару yo гэж юм тийм ээ. Мөнгө байхгүй ч гэсэн мөрөөдөл бол байгаа шүү гэж юм тийм ээ. Канева най кедо юмева ару yo. Сото ва ацуй кередо ин кедо кередо хоёулаа ялгааг бичлэн гэсэн тийм ээ. Сото ва ацуй кередо уchi no naka wa ие но нака тийм ээ. Ие но нака wa suzушii desu. За гадаа халуун байгаа ч гэсэн гэрийн дотор бол гэрт бол сэрүүхэн байна гэж юм тийм ээ. Suzушii буюу сэрүүхэн. Нихонго га музукашii desu га тотемо омоширой desu. За япон хэл хэцүү боловч үнэхээр сонирхолтой гэж юм тийм ээ. Тотемо омоширой desu. Генки да кедо гэд. За тэгэхээр энэ дээр нэг анхаарах зүйл нь генки на буюу на төгсгөлтөд тэмдэг нэр гэдэг тийм ээ. Генки гэдэг үгэн дээр тусгаалan дандаа да кедо гэж авдаг байх шүү. Генки да кедо гэж дандаа авдаг гэсэн. Генки кедо гэж юусэн ярихгүй, генки кередо гэж юусэн ярьдаг гэсэн. Генки да кедо совоо цэрэглэн боловч гэдэг ч юм уу тийм ээ. Дандаа тэгж ашиглаж авдаг гэсэн. За дараагийнх нь нани кередо мо шикаши демо. За энэ бас муу адилхан гэхдээ гэвч гэсэн утгатай. Рёкони икитай дэс. Аялалд явмаар байна. Кередомо химага аримасен. Зав алга. Гэхдээ зав алга гэж юм тийм ээ. Анимега ски дэс. Демо мангага кирай. Аниме дуртай. Гэхдээ мангад дургүй гэж юм тийм ээ. Демо. За энэ хоёрыг бол зүгээр өгүүлбэрийн ингээд ихэнд авч ингэсэн үг тийм ээ. Дакара гэдэгт ижлэхэн. Кередомо гэдэг нь өгүүлбэрийн дандаа ихэнд авж ийна гэсэн хоёр дахь өгүүлбэрийнх нь. За харин шикаши гэдэг илүү хүндэтгэлтэй өгүүлбэр тийм нөхцөл байдал дээр илүү ашигладаг. Тэгэхээр яг яаж ашиглах вэ гэдэг нь яг энэ хоёртой ижилхэн хоёр дахь өгүүлбэрийнхаа ингээд ихэндээ ч юм уу тийм ээ. Ингэж дандаа өгүүлбэрийн ихэнд авч явдаг гэсэн үг. За тэгвэл гэсэн утгатай үгс орж ирж байна. Well then гэдэг тийм ээ. Тэгвэл сорэдэва дэва сорэжа жа эднэр бүгдээрээ за тэгвэл гэсэн утгатай байхгүй. За гэдэг нь манайхаар бол заал гэсэн үг юм бол за тэгвэл сорэжа за тэгвэл гэл тэгсэн утгаар тийм утгаар орж ирнэ гэсэн үг. Кёва кокомаде дэс. За өнөөдөр энэ хүргээд хангалттай гэж юм тийм ээ. Кокомаде дэс. Сорэдэва эсвэл дэва аль нь болно тийм ээ. Сорэдэва дэва матарайшу. За тэгвэл дараа 7 хоногт дахин уулзъя гэж тийм ээ. Матарайшу. За энэ хүү дасгал юм тийм ээ. За энэ дасгалыг бөөнөр ажиллаж үзье.
このケーキ美味しい食べてください. За ингээд эдэр гэж юм итадакимас хоол идэх юм нь итадакимас гэдэг үгийг ашигладаг тийм ээ. За энэ торт амттай гэж юм тийм ээ. Иднүү гэж табете кудасай. Ойши дакара энэ дакараг өгүүлбэрийн ихэнд авдаг учраас энийг авахгүй гэсэн үг. Дакара өгүүлбэрийн ихэнд л авна. Га энэ дээр болохоор дандаа учир шалтгаан тийм болохоор ийм болохоор гэсэн юм яаж байгаа ийм эсрэгцүүлсэн юм юус аахгүй. Тэгэхээр кара гэдэг нь зупаад ойши кара төгсгөлтэй тэмдэг нэрийг артаас шууд кара авна тийм ээ. Табете кудасай. Кёно тесто декимашта ка. За өнөөдрийн шалгалтаа хийж чадсан уу гэж юм тийм ээ. Бенкё шита кара амари декимасен дэшта. Бенкё цэг бенкё шита хичээл хийсэн гэж юм тийм ээ. Амари декимасен дэшта. Амари гэдэг нь төдийлөн гэсэн үг. Төдийлөн хийж чадаагүй гэж юм тийм ээ. За тэгэхээр кара гэдэг чинь тийм болохоор хичээл хийсэн болохоор төдийл хийж чадаагүй гэж ойлгохгүй тийм ээ. Тэгэхээр энэ дакара гэдэг энэ хоёр хоёулаа буруу гэсэн үг. Эрэг утгатай болохоор тийм ээ. Демо кередо хоёр юм тийм ээ. Демог муу адил өгүүлбэрийн ихэнд л авдаг тийм ээ. Өгүүлбэрийн дунд ерөөсөө авдаггүй. Тэгэхээр энийг хасна. Тэгэхээр бенкё шита кередо амари декимасен дэшта. За хичээл хийсэн боловч төдийлөн хийж чадаагүй гэж юм тийм ээ. За 3 дахь нь коно хея ва самui desu ne. За энэ өрөө сэрүүх юм а тийм ээ гэж юм тийм ээ. Нани энд нэг юм орж ирнэ тийм ээ. Хита о цукемашо. За хита гэдэг нь халаагч гэсэн үг. Ингээд парма юм тийм ээ. Пара ингээд залгах нь халаагчаа залгацгаая цукемашо. Залгацгаая асаацгаая гэж юм тийм ээ. За гэвэл тэгвэл дакедо гэхдээ гэсэн үг. Дакара тийм учраас сурекара тэгээд. Тэгэхээр хамгийн тохиромжтой нь жаах тийм ээ. За тэгвэл гэсэн үг. Гэрийн даалгавар руу орё. Өнөөдрийн хичээлийн гэрийн даалгавар. За тэгэхээр түрүүн мораимас, морау, күрэру, агэру өгөөх авах гэсэн үгс үзсэн шүү дээ. Тэгэхээр энэ хоосон зайгаа A-сан, B-сан. За тэгэхээр энд ва авах юм уу, ни авах юм уу тийм ээ. Тэдний айл тохирохын бичнэ гэсэн. Одоо жишээ нь А хүн Б хүн билүү гэсэн гэж чигээр бол энэ дээр ямар залгуур авах вэ? Ва, ни, га гэх тиймэрхүү төрлийн юмнууд авч байгаа болохоор тийм ээ. За эднэрээ уншаад ажиллах нэ эхний 6 дасгал. За ардаас нь эмоттой дасгалууд орж ирж байгаа. Өгүүлбэрийн зөв байрлалыг олох тийм ээ. Эмоттой дасгалууд орж ирээд ингээ нэг уншлага орж ирж байгаа. Бүтнийг уншлага байна тийм ээ. За энд их нь харагдаж байна. За энд 2 асуулт. Тэр ихээсээ 2 асуулт гаргаад ирсэн байна тийм ээ. За ингээд болж байна. Өнөөдрийн хичээл. За баярлалаа. Мата хашта.